적시도록 많은 인지도스 아쉽긴 어르치 타운테가 밀트울리스가 감탄 적하고 대체 땅에 감탄 적하고 저다 마시고 있다나 만화 오르사는 좀 너무한 게 현재 타와스 저런지 따라서 아이비아우르 올려진 대체리 데리고 이 마우스 이 맞다 샤그 이 비우테르 자 뭔가 만화 스마스 스포츠 마스터 딥 마스터 도스리도 dursun 자도촌 만치서 어떤 그릇 온도한 부터 이제 сайн тоглож байгаа. Энэхүү одоо иргэдийн маань өсөн өдөөжсэн соёлын спортын нийгмийн хүрээний асуудлаас энэ ажлыг зохицдог бүтээхэд хамтран ажилласан 3 сарын сумын иргэд мөн одоо Улаанбаатар хотын нөхөн зөвлөлийн тэргүүлж тэргүүн Эрдэнэ дарагтаа болон бусад одоо бид тусаж тэмцсэн хүмүүстэй Улаанбаатарын 3 сарын сумын иргэдийнхээ өмнөөс баяр хүргэснээ илэрхийлье. 하셔서 믿고 의사한 자는다 의사한 당신다 동도하기 힘전 먹은 걸 없으신 찬았다 무슨 찬았다 템세노디 өргөлжөдөө зохиогоож ажилд холноо гэдгийг мэдэгдээ. Ингээд суугаан цол спортын суугаан зохицуулын нээлттэй ажиллагаа дэсний профессор гэж байна. Энэ үргэлжлүүлсэн хүмүүстэй амарчтай 이때는 우리가 그냥 파악은 만화나 작품들의 내일때 이슬람적인 내일적으로서 괜찮은 우리층의 어렸을때 아시 가득해 있잖아. 그때 저기 나를 만화선 밑으로 술때 입지하스 그런 사람에게 지식 송법과 어떤 일부터가 함께한 어렵지. 자, 독도 ажлын байгаад тэгээд жишг сон бодох ажлын хүрээнд одоо энэ цогцлбарын цогцлбарыг барьсан. За 3 сарны бүтээн байгуулалтын нэг онцлог бол улсын төслөөс ерөөсөө нэг шүгээр гаргахгүй хийгдэж байгаа. Иргэдийн өөрсдийнх маань хандив. За бусад одоо олон улсын байгууллагуудын тусламж тэмдэглэхээр ингээд босч байгаа. Энэ цогцлбар бол одоо бас яг онцлог бас дуусаагүй. Бид нар яа цогцлбарыг хийж байгаа гэхээр энэ соёлын урлагийн соёлын одоо хурлын заалтай спортын дагнтай энд ингээд ховцол бүр дүүс саунд хоолны газар ийм юунуудаа ингээд цогцлбор маягтай ингээд шийдэж байгаа. Дээр нь бол одоо ингээд 9 сард энд зам талбай 300 сая төгрөгөөр хийгдэхээр ажил эхлэх гэж байгаа. Тийм учраас дараагийн тэмцээн ирэхэд бол бас зам талбай дуусаад ингээд бүрэн ашиглалтанд орсон байх болно гэж хэлмээр байна. За энэ шинжлэл зам талбай гудамж янзлахаас гадна маш том өөрчлөлт бол юу болж байгаа вэ гэхээр манай сумын иргэд бол өөрснөөдөө үнэхээр одоо ухамсарын хувьд өөрсдийнхөө амьдралын төвшин орлогоо дээшлүүлэх энэ чиглэлээр бол маш их одоо сайн болж анхаардаг болсон. За та бүхэн анзаарч байгаа бол энэ жилээс эхлээд энэ айл болгон ер нь бол юм ногоон байгууламжинд анхаарал, хашаандаа мод тариад ингэж ихсэн байна. Тэгэхээр би та бүхнийг
одоо нэлээд олон газраас ирсэн аймгийн төвөөс хүмүүс ирсэн байгаа. Бусад сумдуудаас тамирчид ирсэн байгаа. Буцаж очиод энэ ногоон байгууламжийг яаж хийж чад энэ чиглэлээр энэ манай сумынхны туршлагыг бас цаашаа дамжуулж хөргөж хэлж өгөөсэй гэж бас давхар хүсэж байна. Ингээд бусад бүх сумдууд ер нь энэ чиглэл ийм жишгээр ингээд цаашаа явах юм бол бас болохгүй юм бол байхгүй юм байна гэж харагдаж байна. За одоо бид нар ирэх хавар бүх айлынхаа хашааг бол цэвэр бохир энэ нэгдсэн сүлжээнд холбох. За гудамж хоорондынхоо зайнуудыг бол чулуун шалтаа болох ийм ажил үзэж байгаа. Ингээд явчих юм бол үндсэндээ энэ жишг сумын ажил бол баг ингээд өхөөд явчихнаа. Тэгээд би өнөөдөр таны ирсэн тамирчидтай бас баяр талархнаа илэрхийлээд эмэгтэй тамирчидтай энэ гурван сайхныхны тарьсан цэцгийг одоо цэцэг бэлүүлэх гэсэн юм аа. Манай гурван сайхных нь бол ийм боломжтой болсон ирсэн зочдтой бол дандаа цэцэг бэлгэлж байгаа. Тэгтээ энэ цэцгийг бол Улаанбаатараас бид нар авчрахгүй байгаа. Энэ гурван сайхан тарьсан гурван сайханчуудын одоо тарьсан цэцгээр ингэж зочдтой бас хүндгэл үзүүлдэг ийм боломжтой болж байгаа маа. Ингээд та бүхэн бидний мэдээлэл хүлээж авах. За өөртөө ингээд бүгдээ ажил хийсье. За үргэлжлүүлж үжид харилцааны дугаар номер 46 Ансуг огтой жайчид орчин Олонгийн спортын төрлөөр 1-р зэргийн уулзалт хангасан тооло өнөж галгуу Ундгаангийн биенэр спортын газрын дарга Ж хан толгой 2015 оны 8 сарын 24 гэсэн үгийг ардуулаа. Мөн Цэрэнчүүд огтой боён тогтох Ерөнхийлөгчийн үсэг адилхан дугаар номер 47 дугаар номер 48 Хосоотроо өгтөө Намчинбал. За Намчинбалын үчи